За бидэнд 28A өнгө буюу цагаан эрзээ, 10 ширхэг олон өнгийн эрзээ, мөн 10 ширхэг төрөл бүрийн өнгийн шүр хэрэгтэй сэт хөгжээ мөн хэрэг болно. За энэ маань анхан шатныханд зориулсан шүрэн гогцод нэртэй бугууч юм а. Бугуучаа хийж эхлэхээс өмнө өөрт хэрэгтэй зүйлүүдэд бэлтгэж тавихаа битгий мартаарай. Одоо эхэлцгээе. Нэхэмтлийн суурин дахь сумыг өөрөөс гадагш чиглүүлэн тавина. Олон өнгийн эрзэнээ шүртэйгээ холбож бэлтгэсэн байх юм. Хэрхэн ихийг одоо харуулъя. За эрзэнээ шүрнийхээ нөхөр оруулаад татаж гаргаж ирнэ. Хэрвээ энэ нь хүндрэлтэй байх юм бол нэхэмлийнхаа зүг мөн ашиглаж болно. За бичлэгийг сайтар ажиглаад хэрхэн хийхийг сайн хараад аваарай. За одоо эрзэнээ байрлуулж эхэлье. За төвийн хошуунаасаа эхлээд 100 г талын хошууг дагуулan эрзэнүүдэд байрлуулах юм а. За эрзэнүүдэд байрлуулахдаа эрзэнээ мошруулахгүй байхыг хичээгээрэй. За ингээд сүүлийн хошуунд 100 г талын сүүлийн хошуунаас төвийнхаа хошуураа холбоорой. Тэгээд нэхэмлийн суураа эхний хэсэг рүүгээ дахин буцаагаад эрзэнүүдэд мөн адил байдлаар байрлуулаарай. За дараагийн шатанд шүрээ холбосон эрзэнүүдэд байрлуулах юм а. 100 г талын 2 дахь хошуунаас эхлэн хөндлөн байрлалаар тэг шимтээгээр баруун г талын хошууд тогтоож олдно. Энэ удаад би солонгорсон өнгийг ашигласан юм а. За энэ маягаар нэхэмлийн суурийн төгсгөл хүртэл үргэлжлэнэ. За би буюу олон өнгийн эрзэнүүдэд байрлуулж дуслаа. За сүүлийн хошуунд бид бэхэлгээ эрзэнээ байрлуулна. Хэрхэн хийхийг бичлэг дээрээ сайтар хараад дуурайгаад хийгээрэй. За бүх эрзэнээ байрлуулаад дууссан учраас дараагийн шатанд орё. За бүгдээрээ гогцоогоо татан сүлжиж эхлэе. Эхлээд нэхэмлийн сураа эргүүлэн бэлтгэж тавина. Сүлжээсээ 2 алхмаар хийнэ. За нэгдүгээр 100 г талын хошуун дахь эрзэнүүдийг, хоёрдугаар баруун г талын хошуун дахь эрзэнүүдийг татаж эхлэнэ. Төвийн хошуунаас эхлэн эрзэнийг татан гаргаж ирээд буцаан 100 г талын хошуунд холбоно. За эрзэнүүдийг хоош түлхээд доод талын эрзэнийг татаж гаргаж ирээд дараагийн хошуунд холбоно. Байрлуулсан хэлбэрээ сайтар ажиглаарай. За үүний дараагийнх нь бидний шүртэй эрзэн нь байгаамаа. За
бид үүнийг хийхдээ би өнгө буюу шүртэй эзэний хоош нь түлхээд доотол байгаа цагаат нь татаж олж ирэн дараагийн ушинд холбоно. За дахин үзүүлье. Өнгө эрзэнийг хоош түлхээд доотолд байгаа цагаат нь татаж гаргаж ирээд дараах ушинд холбоно. За энэ маягаар үргэлжлүүлэн нэхэмлийн суурийн төгсгөлийн хушуу хүртэл хийх юм аа. За төгсгөлийн хушуундах эрзэнийг тувынхаа хушуутай холбож өгөөрэй. За үүний дараа бид буцаад баруун гар талынхаа эрзэнийг сүлжиж эхлэх юм аа. За одоо сүлжиж эхлэе. За баруун гар талын эрзэнийг сүлжихэд өмнөх үйлдэл буюу зүүн гар талын игнэнд хийсэнтэй яг адил үйлдэл давтагт хийгдэх юм аа. За төвийнхөө хошуу руу холбосноор бидний сүлжих ажил маань дуслаа. За одоо бугуучаа дуусгах шатанд оръё. Хошуунд холбогдсон бүх үрзэнүүдэд тэгшлээд үзүр хэсэг шахаж өгнө. Ховлын дагуу нэхэмлийн зүгээ оруулна. Оруулахдаа бүх эрзэнүүдийг хамарсан хэсгээ сайтар шалгаарай. За тэгээд цагаан эрзэнээ нэхэмлийнхаа зүүн сайтар цогтоогоод буцаанд татна. Гаргаж ирсэн эрзэнээ нэхэмлийнхаа зүүний өргөн хэсэгт байрлуулад хуруунуудынхаа тусламжтайгаар нэхэмлийн зураас бугуувчаа татаж аваарай. Ингээд өөрийн хүснээрээ бугуучныхаа том жижиг буюу урт богино байхыг шийдээрэй. Хэрвээ жижигтэр бугуувч хийх гэж байгаа бол 3-4 эрзэн ашиглан сонголт хийж болох юм аа. Мэдээж том хүмүүст бол 5-6 шиг эрзэн хэрэг болох байхаа. Эрзэнүүдээ нэхэмлийн суурийн нэг тал байрлуулан дан гинжин холбоос хийнэ. За сүүлийн эрзэнээ байрлуул дуслаа. За сүүлийн эрзэндээ бугуучныхаа эхлэгээ эрзэнтэй талаа байрлуулна. За байрлуулахдаа эхлэгээ эрзэнээ сунгаад дараагийн хошуунд холбоно. Тэгээд дан гинжин холбоосоо сүлжиж эхлээрэй. За сүүлийн хошуундх эрзэнийг татан төвийн хошуунд байрлуулж өгнө. Ингэснээр энэ татагдсан хэсэгтээ сэтгвжэгээ хийхэд хялбар болж ирэх юм аа. Төвчээгээ сайтар холбосны дараа түүнээсээ барьж байгаад сунгалтаа нэхэмлийн сүрнээсээ татаж авна. Бугуувчныхаа нөгөө үзүүртэй буюу нэхэмлийн зүйтэй талаасаа татаж байгаад сэтгвжэгээ холбох юм. За ингээд бугуучны бэлэн боллоо. Амжилт хүсье.